За тодруулъя. Одоо нэг хэсэг наад сургалт судалгаа томилт инээдрийн эмчин бол шүүхийн ерөнхий зөвлөл дээр байсан. Миний санаж байгаагаар. Тэгээ хуулинд өөрчлөлт оруулаад дээд шүүх татаж аваад ингэчээ. Тэгээ та нар өнөөдөр ингээ аж ахуй ажил дээр сууж байгаа байхгүй юу? Тэгээ тэр нь ч одоо шүүхийн нэрийн үндэд дээд шүүхийн шүүгч нарын нэрийн үндэд нөлөөлнө. Энэ зөв байна уугүй юу? Тэгээ судалгаа хийд юм байна те актив чинь. Та нарын тэр судалгаа энэ тэр зарчим арчим чи яг яаж гараад байгаа? Юу гэж үзтээ? Тэрийг нэг тодруулаад хэлээд өгөөш надад. За яадлага дарга. За ажлын хэсгийн 2 дахь микрофон Эрдэнэчим дарга. Шүүхийн сургалт судалгааны мэдээллийн хүрээлэнгийн захирал. За би шүүхийн сургалт судалгаа мэдээллийн академийн захирал Эрдэнэчимэг байна. Гамбат гишүүний асуултанд хариулъя. За шүүхийн сургалт судалгаа мэдээллийн хүрээлэн анх шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд ажиллаж байгаад 21 оны шүүхийн тухай хуулиар дээд шүүхийн дэргэд бие даасан бүтцтэйгээр ажиллахаар зохион байгуулагдсан. Үүний шалтгаан юу вэ гэхээр Монгол улсад үйл ажиллагаа, шүүн таслах ажиллагаа эрхэлж байгаа нийт шүүгчдийн сургалт хууль тогтоомжийг боловсронгуй болгох болон хуулийн нэгдмэл байдлыг хангахтай холбоотой судалгааг шүүхийн дээд шүүхийн дэргэд авчрах нь олон улсын зарчим буюу Бангалорынхаа зарчимтай нийцэх нэ гэж үзсэн учраас шилжүүлэн авчирсан байгаа. Мөн одоо түрүүн энэ хоёр гишүүний асууж ирсэн асуултан дээр нэмэлтээр хариулахад шүүхийн академи бол нийтдээ 35 орон тоотойгоор ажиллаж байгаа. Энэ 35 орон тооны 15 судлаач буюу 4 секторт харьяалагдаж ажиллаж байгаа. Тэгээ шүүхийн академи хийж байгаа судлаач нарын хийж байгаа судалгаа дээд шүүхийн судлаач туслахуудын хийж байгаа судалгаатай бол Аль 1 минут гүйцэтгэл хариулчих. Судалгаанууд нь бол давхардахгүй байгаа. Яагаад гэхээр дээд шүүхтэр нөгөө хуулийн нэгдмэл байдлыг хангах болсонтой холбоотойгоор төсөөтэй хэргийн судалгааг бол судлаач туслахууд хийдэг. Манай шүүхийн академийн судлаач нар бол олон улсын харьцуулсан судалгаа, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой судалгаа болон бусад одоо нэгдмэл байдлыг хангахтай холбоотой эсвэл шүүгч дээд шүүхээс гарч байгаа хуулийн тайлбарын судалгаануудыг хийдэг байгаа. Тэгэхээр судалгааны давхцал бол ерөөсөө байдаггүй. Манай нийтдээ бол 28 судлаачтай байхаар төлөвлөсөн боловч одоогийн байдлаар 15 судлаачтай ажиллаж байгаа. Тэгээ дан ганц дээд шүүхийн судлаач шүүгч нараас захиалга авдаггүй. Данхан давх шатны шүүгч нарын судалгааг бас авдаг. Хэрэг хян шийдвэрлэх ажиллагаатай холбоотой судалгаануудын захиалга бол бас нэлээд сүүлийн үед их орж ирж байгаа. Энэ бид нар практикаараа төсөөтэй шийдвэрлсэн байдлын судалгааг бас анхан давх шатны шүүгч нарт бол хийж өгж байгаа. Тийм учраас судлаач нарын давхцал бол байхгүй гэж харж байгаа. Ерөнхий зөвлөл бол шүүгч нарыг сонгон томилдог байгууллага учраас сургалтаа зохион байгуулж байгаа байгууллагад нь энэ захиргааны байгууллагаасаа тустай байх нь зүйтэй